За би бас яг яаж эхлэхээ бас яг яаж ярьж эхлэхээ бас сайн мэдэхгүй байна. Ер нь ингээ бас хүмүүст анхааруулад ингээ хэлье гэж бодоод. Юу гинэ? Blautung. Ямар цүнг? Das hat Blautung gekauft mit Vivan Ava. Аавтайгаа та нар явж байгаа ямар цүнг авсан? Mit das pinke Zung. За явъя хай. Хаана байгаа? Яваач. Weil Kaufland da gesteht mit das Hund da. Dann haben wir das gekauft. Habe ich doch. Тэгээ нохоо хаана байгаа? Und ich mache und ich Буулгаж өгч байна энэ хоёр өст. Аль харъя. За. Тэр миний сүвнэрнүүд шүү дээ. Болроо айцээ. Da bin die Decke. Warte. Nein, das war Baby oder Baby. Болроо тийм байна. Was machst du in Toilette? Юу барьц ирж байгаа юм бэ? Nein! За зүгээр жоохон тоолчих заа юу тий хичээл хийн шүү. Хоёр охин нөгөө том охин маань яг тэр өдөр хичээл байхгүй. Тэгээ бага охин маань бас цэцэрлэгтээ яваагүй. Тэгээ хоёулаа гэртээ байжсэн. Тэгээ өдөр бас нэлээ урт хугацаагаар зурагт үзэхээр нь би бас нөгөө зургтын унтраач. За та хоёр одоо жоохон тоглоомороо тоглож ээж нь хоолоо хийлээгээд би тэр өдөр нөгөө хуушуур хайрж исэн болохоор галтгооныхоо өрөөний хаалгыг хаачаад тэгээ ээжгээ бити дуудаараа ээж нь ингээ хоолоо хийлээ шүү гэд хэлчихэд Komm schlafen. за ээж нь хоолоо хийлээ шүү бити одоо юу ягараа за намайг дуудаарай за гэсэн чинь манай бага охин л хаалга тогшрол ээжээ би чамд нэг юм хэлье чи гараад ир гэ тэгээдсэн байхгүй. Тэгэхээр яасан гэдгсэн чинь наашир би чам заагаад үгүй ингээд болроо юм яваа орсон чинь манай том охин юунд бааныхаа өрөөнд орцсон. Яа яст. Сормооснуудаа ингээд сайхан бүр ингээд таажлаа хийцэн байж байгаа байхгүй. Манай том охин бүр айгүй гоё юм дэрвгэр өтгөн хар хөмсөг хар сормоостай ер нь л айгүй гоё урт байхгүй. Тэгээ өтгөн тэгсэн чинь байхгүй бүгднгээ ингээд тожид л хаажлаад тэгээ өөрийнхөө нөгөө цүнхэндээ байнга авч явдаг хичээлийнхаа хэрэгсэл дотроос хайчаа гаргангуудаа бааны өрөөнд оруулаа хайчилсан байгаа. Тэгээд би чинь бүр хүүе чи яаж байгаа юм бэ? Юу болж байгаа юм бэ гэл ингээл нөгөө хүүхдтэй ч загнаад хоёулаач нөгөө намайг нэг хайхтар загнаж янз бүр болоод байдгүй ээж нь орилол ингээд бөө юм болонгууд нөгөө хоёр чинь аянгуудаа сандраад хоёулаа уйлаад яа бурхан минь гэхдээ нүд рүүгээ хатгачаагүй нэг юм нэстэ нэрэ. Тэгээд хамгийн амар нь нөгөө чи яаж энийг хаана би тэгээ бүр тухайд амар юу ячиж байгаа юм шоконд орсон тоглож исэн хүүхдүүд ийм болчоо сууж байна. Өстө нэрээ яана би бүр нэрээ одоо би аавынхын царайг яаж харна? Өөрийнхөө сормосыг хаажилцсан. Миний энэ том охиж айгүй гоё урт сормостой байхгүй. Тэгсэн чинь ингээд байхгүй сормосоо ингээд бүр тожид л энд ингээд хайчлаа ингээд хайцсан. Бүр өстө уйлахч гэсэн юм болчоо сууч. Тэгээ уучлаараа гэж байгаа. Одоо бүх шийгаага надад өгнө. Хизээч авахар бол надаас асуун за. Дураараа юу ч хийж болохгүй. Нүдээ хатгуул яана, нүдээ цоглуул яана. Дураараа хитрхи дураараа зантай гэж чинь илрэл ахгүй юу? Нүүр гараа угаа. Одоо хичээлээ хээ. Тэгэхээр яагараа чи ингэдгийг өстой чи хаанаас хинээс сурч чи яач уу гэдгсэн чи ерөөсөл гайтай энэ нөгөө нэг янз бүрийн одоо бид нар нөгөө бас хитрхи үзэж харж байгаа зурагт зурагт одоо YouTube, TikTok эднэр ингээ үздэг байхгүй манай хүмүүс тэдний бас ингээд бичлэгнүүдийн жоохон ямар бичлэг үзэж байгааг нь хянахгүй болохоор тийм мэдээж тэд нар чинь нэг химис мормосоо л хайчилсан юм шиг байгаа. Тийм бичлэг үзчихээ тэрнийгээ дуурайсан байгаа байхгүй. Тэгээд байхгүй бүр тожид л хайжлаад нөгөөдгөө хайцаа. Тэгээд дээрэс нь бас хөмсг нь бас их гоё өтгөн. Тэгсэн чинь хөмсгнийхаа бас яг энэ хоёр дээр нь ингээд бас хайжлаад аваад хайцсан байгаа юм байна.
Хөмсгэж би эхлээд нь юуроос анзаарсангүй нөгөө сармосыг харчаад баах өөрөө ч дагаж үлээд нөгөө хоёр хүүхдээ загнаж баах уйлуулад хоёр хүүхдээ чинь бас өдөө болтол бас яг ингээ хаачаар хичээл дээрээч бай цэцэрлэг дээрээч бай өчнөө юмнууд хийж идэг хайчлал цаас мас даав мав хайчлаад янз бүрийн юмнууд хийж идэг хизээч энэ янз бүрийн ингэж өөртөө сормос мормосыг хайчлах хэмжээний юм тэнэг гэж би өстой нэрэ бодсонгүй тэгээ бүр нөгөө одоо нэг бүр нэг нууж хаагаал ингээд одоо нэг юмнаас бүр ингээд нэг хүүхдийг бүр ингээд хориглох тусам хүүхэд нэг туршаад үзье гэсэн нэг тийм сонирхолтой болдог гэдэг штэ тийм юм байхгүй ингээд байж ич яагаад ингэж үү гэхээр ерөөсөө бас ингэж бидний ингэж одоо үзэж байгаа юмыг хитрхи хянаагүй ингэж үзүүлснээс гол алдаа боллоо гэж би бас бодож байна. Тэгээд дээрэс нь тэгж болохгүй, ингэж болохгүй гэдгийг бас маш сайн ойлгуулж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ ер нь би яг энэ бичлэгээрээ ингээд бас залуу аав ээжүүд, ер нь жоохон хүүхдүүд ч байсан бүгдээрээ ингээд ингэж болохгүй шүү гэдгийг л анхааруулж ойлгуулах гэж ингэж оруулж байгаа. Тэгээ дээрэс нь би нөгөө сандрангуудаа ингээд фэйсбүүк дээр 2 3 групп дээр ингээд юу яасан байхгүй ингээ асуусан байхгүй яана ингээд манай хүүхэд ингээд сормосоо хайчилчлаа одоо би яах вэ урагдгийн буцаж урагдгийн болов яадын бол та нар ингээд надад зөвлөөч гэдэг ингээд зар тавиад асуусан чинь яг хуу 80 90% нь 80 гаруй хувь нь ч гэх юм уу болноо урагдгийн маа буцаад урагдгийн бүр илүү ч гоё урагдгийн гэд тэгж байгаа. Тэгээ үлцэн хувь нь болохоор ерөөсөө ургаагүй штэ худлаа тэр урагдгүй шүү тэр битгийл ундын шүү гэдэг жбайгаа байхгүй. Тэгээ хараанд нөлөөлдөг гэж байгаа. Тэгэхээр мэдээж хүн хүнээсээ ч болдог байж магадгүй. Тэгээд маш олон хүн тиймээ би багада бас хайчилж ирсэн штэ. Манай дүү ч гэсэн хайчилж ирсэн, манай хүүхэд ч гэсэн хайчилж ирсэн. Ингээ аюу олон хүмүүс ингэж сэтгэгд бичиж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ амар их олон хүмүүс ер нь тэгж бас сормос мормосоо хайчилж ирсэн гашуун түүхтэй байд юм байл шүү. Тэгээд ер нь хүүхдүүдээсээ дүүнэр мөнрээсээ тэр хайч шүүг янз бүрийн юмнуудаа хол тэгээд дээрэс нь одоо хайчээр тэгж болохгүй ингэж болохгүй гэдгийг айгүй сайн зааж өгч явах хэрэгтэй юм байл шүү. Би бүр одоо бүр ямар сайн да одоос та хүүхдтэйгээ сормосыг хурдан ургаасаа л гэж бодоод тэгээд сая тэгэнгүүт нь би оройн гараа аавын нэрэнгүүт нь оройн гараад манай энд нэм нөгөө гоо сайхны дэлгүүрээс ийм лорелийн ийм сормос ургуулдаг гэдэг нэг ийм бүтээгдэхүүн авлаа л да. Тэгээд бас яг энэ байнга одоо нөгөө ийм өсвөр насны ийм жоохон бага насны хүүхдийн нүдэнд түрхээд ахаар бас зөв ч юм уу буруу ч юм уу гэж айгаад тэгсэр нь одоо аргаа бараад түрхээл байж та нөгөөт чинь л одоо өөрөө буруу юм аа чи маргааш нэг сургуультай байсан юм чи тэгснэ би сургуультай явахгүй бохгүй гинэ юу ярьж байгаа чиний л хийсэн буруу айс судал тэгээд чи одоо ахиж юм хийж болохгүй нэ штэ ээж нь тэгээ одоо яаж ингээд аргаа бараа чамайг яаж нүд амрууга хатгачаагүй гэдгээс ээж нь одоо баярлж байна ахиж чи тийм муухай юмстай хийж болохгүй шүүгээ хоёулангийн өстэй маш сайн ойлголтол хэлж өглөө тэгээд ер нь бол анхаарал болгоомж өстэй хизээч биднэрт илүүд нь л гэж байхгүй юм байна шүү тэгээд өдөө 7 настай болцсон ийм том хүүхдээ чи ингэж тэнэгтэй байж гин гэж ястаа мэдсэнгүү нэрээ. Тэгээ эцэг эхчүүд минь ах эгч нар минь дүүнэр минь ингээд анхаараарай. Тэгээ яг мэдхгүй одоо би энэ бүтээгдэхүүнийг хэрглэж үзье тэгээд эхлээд нь ямар ч байсан эхний нэг өдөр би авангуудаа өөрийнхөө нүдэнд түрхлээ янз бүрийн харш нөлөө гаруул одоо миний нүдэнд л гараг гэж бодоод тэгээ ямар ч байсан би өөрөө түрхсэн чи гайгүй болохоор маргааш нөгөөдөр ингээ 2 өдөр өглөө оройд нь түрхэж өгөөд тэгэл хүлээж гин.